Хамтгаа үзэгчтэй маш их баярлалаа. Хөтөлбөр үргэлжлэн хурж байна. Яг одоо та бүхэндээ хүндтэй зочноо уулзуулахад бэлэн болсон байна. За бидний өнөөдрийн зочноор Монголын телевиз киноны зураглагч, багш Тунгалаг хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Урилгыг маань хүлээн авч ирсэн дэх баярлалаа. За энэ жил бол телевиз кино үйлдвэрийн 55 жилийн тохиож байгаа. Тэгээ тэр хүрээндээ бас энэ салбарт одоо ажилласан гайхалтай эрхмийг урьж оролцоолъя гэдэг өөрхтөө нас зорин урьлаа. Тэгээд урилгыг маань хүлээн авч ирсэн дэх баярлалаа. Юуны төрөнд бас ярианыхаа эхлэлд тантай маш гоё дэлгэрэнгүй сайхан танилцаад яриагаа эхлүүлье гэж бодож байна. Та яг энэ салбарт хичнээн жил ажиллав. Хизээнээс хийж ажиллахаас нь талаар нас асуумаар байна. За энэ телевиз кино гэдэг бол үнэхээр сайхан, нэр нь сайхан. Одоо бидний үеийнхэн чинь одоо 55 жилээ дэмдэглэе гэж юм жил санаачлаг гаргахад ингээд одоо зүтгэж байна л да. Зүтгэн гэдэг нь ер нь тэр аяараа нөө телевизно ажиллаж исэн тэр үед буцалж исэн залуу насаа л бодоод байх шиг байна л да тий. Гэхдээ телевизноос гадна анхны зураг тараажаа гэж би ярихыг дуртай. Одоо телевиз гэдэг тий. Одоо Монгол телевиз гэдэг нэг тэнд нэг ээч телевиз байгаа шүү дээ тий. Тэр хоёр холдохгүй үзэгчд тэрийг гэж боддог. Тэр анхны зураг тараажууд бид нар кино цехийн зураглаачдаар 1971 онд төгсч ирсэн. Туяа гэж бид хоёр 55 онд 1955 онд 1-р ангид цуг орж илаа. Бид хоёр одоо түүний гэр бүл лавгчуу, дугар гарамчуу гэдэг ийм 4 оператор, 2 найруулагч. Нэг нь манай Дамдын сүрэнгийн Юндэнд орж, Давгийн Содном гэж 2 найруулагч бас. Бид нар 4 оператор ингээд төгсч ирээд кино зээхийн хүмүүс болсон байхгүй юу. Найруулагчд маань бол редакцуудад ажилласан л да. Тэгээд 71 оны 5 сард ирж байгаа байхгүй. Тэгээд 400 төгрөгийн зэлэнтэй туслах оператораар тушаал гарч байгаа. Тэгтэл тэгэл бид нар ингээд зурганд яваад нөө 5 жил сурж морцсон сууч нэг хитвхтэй зурганд яваад хальсаар одоо зураг аваад тэгээд өнөө альсим ганчим гэдэг хүн гараараа угаагаад гадаа секстрэл намар үгүй яаж байгаа юм бэ шороо гэсэн чинь мэдээнд орж амжихгүй штэ гээл. Ингэж ядал чинь харин чихний хажуугаар л ярьж байна. Телевизно өдөр ашиглалтанд орох нь гэл. Хаана юу орох гээд байгаа юм бэ гэхэд мэдгүй ер нь энэ хашааруугаа явж үзээгүй байхгүй юу. Зургаттай хатууснаас буугаал орчоол тэгээд зургантаа явж агаад буцаал. Тэгсэн чинь харин 12 сарын 2-нд телевизно өдөр нэгдсэн. Тэгээ хэдэн цай юугаар манай Норжма гэдэг одоо лаборатори инженер ярьжсэн. Тэр чинь 1 жилийн курсын хүмүүс сургаж ирсэн юм байна. Тэрэнд нь манай Мөрөнгой бас 70 онд төгсөөд ирсэн. Алтан цэцэг Бомбын Ганбаатар гэдэг манай 2 инженер бас төгсөөд ирсэн. Хичээл заадаг байсан юм байна. Өөрөөр хэлбэл киноны одоо технологитой танилцуулаад чи ухаагч болно, ийм хортой ажиллана. Чи одоо ийм техникч болно, дууны техникч болохоор ийм төхөөрөмжтөр ажиллана гэдэг. Тэгэл ашиглалтанд ороход тийм одоо сайхан 2 давхар байшин ашиглалтанд орж бид нар ажиллаж эхэлсэнтэй. Би телевизног үлзий дүрсвчлэг үлзий пүүс Улаанбаатар телевизэд ажиллаж исэн. Тэгээд олон хүүхэдтэй учраас төсвийн залинг эмснэр цомгтголд орж илээ л да. 50 хүрээд одоо 5 хүүхэдтэй хүн гарах байвал 47 одоо цомгтголд орж исэн. За тэгээд цомгтголд гэртээ суугаад лаз өшөглөл юу хийх вэ? Хүүхэдтэйгээ өөрхий нэг Наполеон гэдэг боо хийгээд 7 дугаар төв дээр очиж тэрнийгээ борлуулаад талхны мөнгө аривжуулдаг байлаа. Тэгтэл Туяа маань 1996 онд радио телевизийн дээд сургууль гэд нээгдсэн. Одоо анхны зурагтай хажууд одоо Бадрагийн Бадрууган захирал тэр Бомбын Ганбаатар энэ төр санаачлаад тэр нь дээд сургууль төгссөн хүмүүсийг 2 жилийн хугацаатай сургадаг. Тэгээд Туяа тэнд ажиллангаа бас мэдээллийн редакторын одоо нарийн бичиг хийгээд
ачаал нэг хүн гэдэг тэр тунгааг дуудаж ажиллуулаачаа гэдэг. Тэгээд боловсон хүчин байсан алтан цэцэг намайг дуудаад. Би энэ харж үзэж байгаа юм л да тий. Би чинь сургуулийн насны 3 хүүхэдтэй юм байсан. Тэгээд радио телевизэнд идэд багшаар 8 жил ажилласан. Тэгээд 4 жил дараа нь урилгаар үндэсний телевизийн зураглаачийн албаны дараагаар ажиллаа. За дараагаар тэтгэвртэй гарах цаг нь болцсон улсууд тэтгэвртэй гарах гэхээр гарцсан байсан би 60 настай тэр чинь 10 жил илүү ажлыг явуулсан байгаа байхгүй юу. Тэгтэл харин харцаг сургууль кино урлагийн харцаг гэж сургууль сонссон бидтэй тий. Тэрний захирал сонссон таныг ирээд энэ уран чадвараа аваад яв гэл. Тэгээд 4 жил уран чадвараар явсан та. Сайхан шавнырыг бол байгаа. Тоя эднэрийн шавнар л одоо ажиллаж штеп телевизүүд. Тэгтээ манай Улаанбаатар телевиз хажуудаа манай донор чимдээ энтер чинь бас зураглаачийн сургалт ажил хийдгийм бэ. Тэрнийг төгссөн хүмүүс байдгийм бэ. За тэл кинод бол тэл кино үйлдвэрт бол одоо маш олон гайхалтай бүтээлүүд дээр бол ажиллаж исэн баг та тий. Тэр тоя бүрэн бид 3 сарын 8-нд эфирт орлоо штэ кофе цагаар. Тэгэхэд би хэлсэн л дээ би энэ телекино буюу дүрс хүчлэг үлзий компани Улаанбаатар телевизээс 20 жил ажиллаад гарсан бидгийг. Тэр 20 жилийн хугацаанд бол 10 бүтээл хийсэн. За сурвалжлага мэдээ бол би сая хэллээ л дээ. Хүүхэд төрүүлсэн жил бол 100 хүрэхгүй хугацааны сурвалжлаганд явсан байна. Тэр одоо харж ханддаг болтой байгаамаа дарга марга энэ төр байрлахтаа тий. Ер нь нэг удаа манай туяа айгуу том гэдэгтэй өөрхий 2 дахь хүүхдэд дөрүүлгээд хотын намын орон дээр зурганд явсан байгаа юм л да. Тэгсэн чинь манай Чөлтөм гэж операторын гэргийн хотын намын оронд ажиллаж исэн байхгүй лагж байгаа. Орон ирээд Чөлтөмгойг зэмлсэн гэж байгаа. Та нар тэр өнөө маргаашгүй төрсөн хүнийг мэдээнд явуулаад хурал сууж байгаа олон хүний өмнө ичгэд яадаг ингээд. Тэгээ тэрнээс хойш бид нар хийж бас их болгоомжилж явдаг байсан байгаа юм. Ер нь эмэгтэй хүн оператор гэдэг бол хүнд ажил л та. Тэгтээ сайхан ажил. Нэг удаа бид нарын нэг сурвалжлагад явж байхад 77 онд нэг хэлийн уулзалт гэдэг Орос Монголын тийм арга хэмжээгээр явж байхад нэг Оросын найрамдлын байгууллагын арга би гэж чиний камерыг барья гэдэг ингээд барьснаа. Ямар хүнд юм бэ чи яасан хүнд талхтай юм бэ гэж юу. Тэгээ би өөр гайхад энэ юу ярьж байгаа юм бол гэж бодсон. Ер нь хүмүүс бид нар өөрснөө барихтай хөнгөн юм шиг барьдаг. Тэгтэл ингээ хөнгөн юм одоо ихэр хүнд тийм аппарат 15 хил камертайг нийтлээд аккумулятор гэдэг нэг өөр хин жижигхэн юм. Тухайн камерч гэж бас нэлээд том юм байсан баг шүү. Сүүлд кинор гэдэг одоо 120-ын хайз хийчих юм бол айгүй том. Одоо би бүр гайхаад байгаа эдэн кинорыг барих гэсэн чи би өргөж чадахгүй л шүү дээ. Одоо яа. Тэр үед бол тий манай туяа бол камер энтертэй үнэхээр нэг бяртай уудын чадaltaй юм гэдэлтэй. Тэгэл телекиноны бүтээлүүдээ 20 бүтээл хийсэн. Тэгтээ дараа нь би өөр бас зүгээр суумааргүй санагдаад би ер нь дүрс хүчлэг гартаа авахгүй гэж дотроо боддог байсан. Дүрс хүчлэгийн камер бол харанхууд юу авагдаж байгааг нь мэддэхгүй. Тэгээ сэргээгээд харддаг ч үе байдаггүй байлаа шүү дээ. Нөгөө VHS гэдэг хайзны үеэр манай дүрс хүчлэг дуу авааны үлцийн бүс ажилтдаг байсан баггүй. Тэгээд Виткам тэгсэн чинь 93 онд гинтхэн зэдвсрэн захиралдаа би ер нь тэнд очиод паркатнаас камер аваад ингээд нэвтрүүлэг бэлдээ дээрээ болох уу гэлтгсэн чинь зардлаа яах юм гин замын зардал өгчих гэлтгсэн чинь хэд байдгийг гинтгсэн Улаанбаатараас Москва хүртэл 34 мянган төгрөг байсан байгаа шүү дээ. Замын зардлыг өгч байгаа. Тэгээд нэг оюутны жилөт хөдөлмөр гэдгээр яваад тэгээд нэг баримтад бүтээл хийсэн харамсалтай фондонд хадгалж чадаагүй арчилсан байлээ. Ер нь та нарт энэ залуу улсуудад захихад залуу үеийнхээ юмыг бол хадгалж л байх нь хожим их үнцэнтэй болдгийм байна гэдгийг одоо л ойлгож байгаа юм тий. Би зүгээр өөрийнхөө дурсамд номоо гаргасан юм л та телевизийнхэн 50 жилийн байгаар
Миний айн болохоор бас найруулагч. Телевизийн найруулагч. Балдрын Бямбторч гэдэг. Тэгээд тэрнийхээ одоо дурсгал зориулаад яг энэ 50 жилийнхаа үеэр зурдаар бурхан болсон юм. Тэгээ энэ номоо гаргаж ирсэн. Тэгээ номоо гаргахдаа хэрэг болох юмудаа үзчихсэн чинь ажлын тэмдэглэлийн дэвтэр. Өнөөдөр нь цахилгаан станцд зураг аваад те. Маргааш нь болохоор ордонд Лаосын элчин жуух барих энэ төр гэдэг. Өнөөдөр нь энд тийм баярын хуурал гээл тэгэхээр маргааш нь болохоор эрүүл мэндийн нэвтрүүлгэнд гэл ингээд солигддог их сонин. Нэг юм мартагддаггүй. Нэг гоёжол 100 ийм банзд энэ төр өмссөн хөнгөн шахаа өмссөн ирсэн чинь цахилгаан 4-р цахилгаан зураг авна гэл. Энэ сэтгүүлч нөөрхөө одоо бурхан болцсон бас толгор гээд яана хоёулаа гин тэгсэн инженер чи бид хоёр ингээд нэг төмөр шатаар дээш гаргаад доороос үлээгээл өнөө банцлууд хийсэл тэгсэн хаана авэцсэн гэж би тэрийг эмэгтэй хүнийг нэг орсоор бол назлоо гэдгийг албаар те нөгөө нэг нүүрснийхээ ийм конвейерийн давхар дээр гаргаж байгаа байхгүй юу. Тэрний яаж байгаа юм гэхээр нөө жинхэнэ нүүрс ингээд шигшигдээд зууханд их сайн шатах нь очихдох ёстой тэнд гаргасан чинь тагтай магтай бүгд бид хоёрыг одоо шоолж нисээд толгой дөрөв ингээд тэр ерөөсөө санаанаас мартагддаггүй юм. Гайхалтай сайхан үед байдаг л да. Уран бүтээлээс бол хамгийн эхлээд Сүхбаатарын Мендэсний 80 жилийн зориулсан Сүхбаатарын дүр Монголын зураачтай уран бүтээлүүдийг найруулагч Давгийн Содонтой бүтээжээ. Маш богино хугацаанд хийгээд өргөгдсөн. Тэгсэн тэр чинь 72 онд штэ. Би дөнгөж хөөхд төрүүдэд ирсэн байсан. Дүүрчгээд яваад бүр алтан булаг сэлэнгийн алтан булаг энэ төр очиж зураг авч ялаа 35 мм альсаар. За дараа нь Сонмын удуулгын зохиолоор Цэвгийн амгалан гэж хөдөлмөрийн баатрын тухай. За Цэвгийн амгалан гэдэг бол гайхалтай тийм сайхан манайх чинь сакви эдлийн экспортод их гаргадаг байсан шүү дээ. Тэгсэн тэр ойдл бол ерөөсө гологддоггүй. Германууд ирж өөрснөө эд материалаа шалгаж авдаг байхгүй. Тэгээ ойдл ингээл нэг морьсон байвал тэгэл барак тэгэл дэр нь дотооддоо зарагддаг. Тэгтэл тэр Цэвгийн амгалангийн тэр ойдлын чадвахын тэрийг удуулгаас судалсан байгаа юм л да. Тэгээ тийм баримт кино хийж илээ. Тэгээд доолгоор бид хоёр чинь 2-3 бүтээл хийсэн. Ер нь 3 найруулагч маань их сайхан тэл киноны одоо энэ алтан санг бол бүрдүүлж өгч хийсэн хүмүүс л дээ. Тэгээд тэрийгээд одоо бид нар дурсж ярих хэрэгтэй. Давгийн Содоныг манай уран сайхны удирдагч байсны дараагаар телевиз уран сайхны удирдагчаар аваа явуулсан байгаа. Тэгээд Дамдсрынгийн эндэн дорж гэдэг бол үнэхээр гайхалтай ховор сэдвэр баримтат кино хийдэг байсан. Олон улсын наадмуудад одоо гол шагналуудыг авдаг. Зураглаач нь манай Жамсрынгийн гэдэг одоо оператор одоо байгаа их сайхан бүтээлүүд авдаг. Гэх мэтчлэн ер нь алт үеийн гайхалтай уран бүтээлчд бол маш ийм гайхалтай бүтээлүүдийг бол бас төрөвж байсан тийм. Одоо ингээд 55 жилийн ойн болж байна. За мөн гадаад улсад одоо Францад тий Монгол хүмүүс суралцж байсан. Монгол зурагчид 100 жилийн тохиож байгаа. Тийм энэ 1926 онд чинь одоо анхудаа Монгол улс өөрсдийнхөө сурагчдыг Герман, Европын хөгжингөө оронд суралцуулахаар илгээсэн байгаа юм л да. Илгээхээс өмнө намын төвөрөний нарийн бичгийн дарга Дамбад орж гэж судар хүчгийн өрөөлөн буюу одооны шинжлэх ухааны академийн нэр дээрээс томилт аваад судалсан байгаа юм. Баруун Европ явж. Тэгэхээр ер нь Франц, Германд сурах нь илүү их бидэнд өгөөжтэй болох нь гэдэг. За дараагаар нь Батхан гэдэг та нар сонссон байх те. Гэрлийн яамны сайд. Тэр Батхан бас судалж явж Монголч эрдэмтдтэй уулзчихсан байгаа. Тэгээд 1925 онд
тэднээс өмнө сурагчтаас өмнө нас бий хүрсэн сайхан залуучууд одоо Ленинград буюу Санкт Петербургт сургуульд явж ирсэн байгаа юм л да. Тэнд одоо Монголын сайхан газар зүйн судлаач намд орж байгаа. Одоо дараа нь генерал болсон Ардангой, Монгол киноны дарга байсан Гончиг, тэгээд Монголын анхны гэрэл зурагчин Гомбочугой энэ төр зурж ирсэн байгаа. Тэгээд 26 онд нь дунд сургуулийн 35-нд сурагч явж байгаа байхгүй юу, 2 багштайгаа. Тэгээ энэ жил тэр 100 жил нь болж байгаа. Энэ 100 жилийг тэмдэглэх ямар учиртай юм гэхээр Албаны бүгд найрамдах Герман улсын элчин сайд хэлж байгаа. Боловсролын системийн гүүр болсон хүмүүс гэж. Столт юм хэлвэл тэ. Гүүр болж одоо цаашдын хөгжлийг эхэлж өгсөн хүмүүс гэж тэмдэглэж байгаа юм л да. Тэгээд энэ явсан хүмүүс бол Чандсан нор 100 эрхэм гэдэг нэвтрүүлэгт дурсдаг. Энэ 35 сурагчдал одоо 20 дугаар зууны Монголыг соёл боловсрол шинжлэх ухаанаар хөгжүүлээд өнөөгийн Монголын суурийг бий болгож өгсөн гэдэг. Тэгээд тэнд бол маш сонирхолтой бүтээлч юм хүмүүс байсан. Өөрөөр хэлбэл Орхон гэд махноосны чиглэлийн хонь бүтээсэн хүн Франц зурж ирсэн. Аюур зам гэд. Франц зурж ирсэн Дүгэр Зүрэн гэдэг хүн Монголын анхны геологийн одоо доктор, гавьяат геологч юм хүн. Франц зурж ирсэн мэрэгэн хүн Гомбочуу гэж гүн гаралтай хүн. Одоо Францын Монгол эрдэмтэн Пелио гэдгийн шав байсан байгаа. За Германд сурч ирсэн хүмүүсээс болохоор Наваа Юмтэн, Дашдарчин Назагд орж Авгатагаад багнтууд энэ төр сураад өөрөөр хэлбэл хөмөрсөн тогоон дотор байгаа хүч гэсэн дэлхийд нэртэй Монгол улсыг их олон төрөл салбараар хөгжих үнцийг л анх бий болгосон хүмүүс гэж үзэж байна. Энэ түүхэн ойгоор ухтаад ер нь ямар үйл ажиллагаанууд хийгдэж байна. Үйл ажиллагаа гэхээр одоо үзэсгэлэн гарсан. Тэр үзэсгэлэн бол энэ хүмүүс бүгдээрээ улс төрийн хэлмэгдэлд орж ирсэн хүмүүс. Тэгэхээр Монгол улсын засгийн газрын захиалгах ажлыг өдөртөн зохион байгуулах комиссоос ивэнтгээд тэгээд судлаач Чимэд Осрын болдын одоо энэ өрөө хүүхдээс нь олж авсан гэрэл зураг, эд зүйлс энэ бүгдийг одоо архивын баримтан дээр түшгэлсэн ийм сайхан үзэсгэлэн 10 хоног ажиллаа. Олон хүн үзсэн байх. Тэрнтэй яг зэрэгцээд одоо хэд хэдэн аймаг Улаанбаатар хотын дунд сургуулиудад хэлмэгдэл гэж юу юм бэ гэсэн үзүүлэн тийм бичлэг үзүүлэнтэй ийм нээлттэй хичээл бас явагдсан. За манай тэр аюур зонхоо хүн мал зүүн доктор Японд сурсан Амар гэж залуу байдгийг зээ хүн. Охин нь болохоор агрономч мундаг Мандал гэж цоортын тариа бий болгосон. Хүүтэн 100 ажирхгүй ургадаг тийм тариа бий болгосон. Тэр Амар бол хэлж байгаа юм л да. Би энэ орхон энэ Мандал цоорт хоёрыг бол Монголдо битээ гадаадд ч одоо экспортлох тийм хэмжээнд хүргэж чадна гэж. Одоо арга хэмжээ бас үргэлжилж байгаа 10 сард бид нар арга хэмжээ зохион 100 жилийнхаа арга хэмжээг одоо дүгнсэн. Тэгээд үр хүүхэд нь ээж аавынхаа тухай илүү сонирхолтой түүх ярилцах болно. 32 жилийн өмнө анх Тэнгэрлэг залуус гэж гэрэл зураг хөтлөнгийн нээлтийн одоо арга хэмжээг сюрприз болгож гаргая гэж бодож байгаа. Одоо бол дэрийг үзсэн байхгүй. Тэгээд би зүгээр гэртээ гаргаад телевизээс фото зургийг аваад мессенжерд одоо цахим тавихаар хүмүүс бүр гайхаад байгаа. Ямар ховор кадрууд байна вэ? Тэгэхээр манай Улаанбаатар телевизийн бүтээсэн дээр аз газар сураар одогсод гэдэг кино бол бас их ховор материал болж байгаа. Тэрнийг тэр анх санаачилсан түүхийн ухааны доктор Ичнарууга хөтлж явдаг байхгүй юу.
сайхан. Ер нь тэгээд Тэнгэрлэг залуус гэдэг нэрээрээ одоо би энэ өөрөө хүүхдэн тэр надыг зөвлөдж ингээд хамт ажиллаж байгаа юм л да. Тэгээд Тэнгэрлэг залуус гэдгсэн удасны хичээл харилцаж байгаа. Тэгээд Яам тамгийн газар ерөнхий сайдад бид нар хөвсөлтөө явуулсан боловсролын яам, гадаад эргийн яам энэ төр үлээж аваад дэмжлэг үзүүлэн туслана гэж. Харин мэдээллээс бага бид нар шинжлэх ухааны хүрээлэнгүүд чинь эдийн засгийн яамд харьяалагддаг бас нэг дөнгөж урчигдар мэдчихэж байгаа. За маш их баярлалаа танд. Харамсалтай тантай уулзтаа сайхан ярилцаа түүх сонсоод ингээд суугаал амир. Харамсалтай нэвтрүүлгийн цаг маш богинохон. Маш гайхалтай бас түүхүүдийг сайхан дурсамжуудыг бас сонслоо. Танд маш их баярлалаа бидний студийг хүндэтгээд зориод ирсэнд. Манайхаас олон хүн орох байхаа гэж итгэж байна. Та нарт бас амжилт хүсье ажилд чинь. За баярлалаа. Баярлалаа үзэгчдээ, өнөөдрийн зочноор Монголын телевиз киноны зураглаач магистр багш Тунгалаг оролцлоо. За хөтөлбөртэй хамт исэн үзэгчдээ маш их баярлалаа. Хөтөлбөрийн төрөд өндөрлөж байна. Маргааш энэ цагтаа ирэх болцлоо. Тэр баяртай.